Хэрхэн болон маань автомаар л намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажилч. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн LinkedIn-ийн tricks and hacks ашиглан ажилд орох талаар та бүхэнд демо хийхээр шийдсэн байгаа. Өмнөх бичлэгийн маань та бүхэн үзэх хүсэх юм бол дээрх линктээр дараад үзээрэй. Өнөөдрийн маань болохоор бичлэг илүү таны яаж ажилд орох талаар илүү төлөрсөн байгаа. Учир нь гэх юм бол пандемик болохоос өмнө бол 21 сая ажлын байр бол LinkedIn дээр бол дэлхийд даяар бол байршилжсэн бол яг одоо 11 сая. Гэхдээ энэ маань өдөр ирэх тусам нэмэгцээр байгаа маш сайн мэдээ. Тэгээ та Монголд ч байсан хамаагүй гэрээсээ ажиллах боломж бол хаасаагүй өссөн. Тийм болохоор та гэрээсээ долларын цалинтай ажиллах хэрхэн яаж ажиллах талаар та бүхэнд би демогоор харуулъя гэж бодлоо. Ингээд хамтдаа дем руу орцгаая. Хэрхэн LinkedIn-ээр дамжуулан дэлхийн аль ч үнцэгт ажилтай болж болох вэ талаар өнөөдөр демо орох чадаа маш их баяртай байна. Юуны төрөнд хэдүүлээ. Интроныхаа доотол show recruiters you're open to work гэдгийг дарж эхэлнэ. Тэгээ энийг эхлэхээс өмнө маш олон хүмүүс агвал асууж иж магадгүй би өөрөө ямар ч LinkedIn байхгүй шүү дээ. LinkedIn-ээр тохируулах гэвэл би өмнө хийсэн LinkedIn-ийн бичлэг байгаа. Та бүхэн дээдлийн гарч ирэх линк дээр дараад LinkedIn талаар бол суралцаасай гэж хүсэж байна. За хэдүүлээ get started гэдэг дараа. За тэнгууд таны job title яг ямар юугаар та сонирхож байгаа юм бэ? Аль location дээр энэ маань яралтай юм уу? Эсвэл flexible юм уу? Full time, remote гэдэг бас сүүлийн үед хүмүүс маш их сонгож байгаа. Энэ маань даваа тал гэх юм бол та бүхэн Монголд байж байхдаа Монголын цагаар өөртөө ойрхон байгаа компаниудад бол ажиллаж болно гэсэн. Дэлхийн маш олон орны компаниуд бол Монголоос бол хүмүүсийг ажилуулдаг. Тэгэхээр та бүхэнд энэ LinkedIn-ээр дамжуулан ажил олох бол маш таатай нөхцөл гэсэн үг. Дээрээс нь та доллараар цалин авна гэсэн. За тэгээд add profile гэдэг. Энэ дээр танд хоёр сонголт гарч ирнэ. LinkedIn-ийн open to work photo frame одоо ногооноор ингээд I'm open to work гэдгийг гаргах уу эсвэл зөвхөн recruiters-тэй ажил авч байгаа хүмүүст харуулах уу гэдэг сонгох боломж бол танд байгаа. Энэ дээр бол би зөвхөн recruiters-гээ сонгож байна. За тэгээ add profile. Энийг тохируулсны дараа ямар ач холбогдолтой гэхээр яг таны одоо хайж байгаа ажлаар хүмүүс тань руу мессеж эхэлнэ. Та энэ ажил дээр open аа биш те бид нарт ийм ажлын санал байна гэд орч ирдэг байгаа. За энэхүү ажлын саналыг хэрүүлэхийн тулд танд хийх ёстой хэдэн зүйл бий. Тэрийг хэдүүлээ эхнээс давхуулаад үзье. License certification-ыг та оруулснараа та 17 дахин profile view нэмүүлдэг бахна. Recruiters одоо ажил авж байгаа хүмүүс маань таны certification-ыг хараад энэ хүн чинь энийг хийд юм биш үү? Энийг баталсан юм байна гэд таны профайл руу орж хараад энэ хүн тохирох хүн үү, тохирохгүй хүн үү гэдгийг шийдэхэд бол маш их давуу тал болж идэг гэсэн. Тийм болохоор та бүхэн license certification-аа бол харамгүй бүх зүйлээ бол та бүхэн оруулаасаа гэж хүсэж байна. Дараагийн томоохон хүчин зүйл бол volunteer experience. Та volunteer experience оруулснараа 6 дахин profile view-г нэмдэг. 5 дахин connection нэмдэг давуу талтай байх нь. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр таны орохыг хүсэж байгаа компани таны бусадтай хэрхэн яаж харьцдаг болов бусдыг хэрхэн яаж хөндлөн нийгэмдээ оролцоотой байдаг гэдгийг бол таны volunteer experience-ээр бол харж идэг байгаа. Хэрвээ та volunteer experience нэмэхийг хүсэх юм бол энэхүү нэмэх төвчлөр дээр дараад мэдээллүүдээ оруулаад save гэдгийг дараад орох боломжтой. Миний хувьд бол volunteer experience-ээр дамжуулж ажилд маш их ордог байсан байгаа. Жишээлбэл одоо Chuck Jones Hospital дээр volunteer хийсэн хамт хийжсэн эмэгтэй маань миний дараагийн орох байсан ажилд бол маш их төлхөө ментор хийж оруулж исэн гэх мэтчлэн зүйлүүд бол таны амьдралд бол маш их гарч ирдэг. Тийм болохоор би залуучтайгаа volunteer experience бол маш их хийгээсэй гэж хүсэж байна. Skills and endorsement. Энэ хэсэг маань таны профайлыг 17%, 17-аас 18% profile view бол нэмжээдэг байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр таны одоо хайж байгаа ажлын санал, эсвэл таны ажлын санал
энд тантай өмнө ажиллаж исэн одоо ажиллаж байгаа хүмүүс таны тухайн өөрийнхөө үнэлсэн одоо би ийм чадвартай гэдгийг бол үнэлж танд хариу өгсөн гэсэн. Яг одоогийн байдлаар миний өмнө ажиллаж исэн бол одоо болох хүмүүс болоо team work маш өндрөө гэсэн одоо энэ гурван ол том скил бол гарч ирж байна. Энд дээр жишээлбэл show more гэх юм бол миний өөрийн скил энэ маань бас сертификат аваад таны бас энэ скиллүүд бол автоматар нэмэгддэг байгаа. Data analyst гэх мэтчлээ энэхүү скиллүүдийг бол та бүхэн оруулаарай. Скил бас оруулснараа та job hunt хийж байхдаа ажил ингээ хайж байхаар таны скиллийг ингээ дистралуулцдаг байгаа. Та бүхэн тэрийг би сүлд нь харуулъя. Тийм болохоор skill endorsement-ыг бол оруулах нь маш чухал гэдэг бол залуучуудтай хэлмээр байна. Өөрөө хамт ажиллаж байгаа хүмүүсээс бас асууж болно. Өөрийнхөө захирлаасаа менежерээсээ сургуулийнхаа багшаасаа та миний skills and endorsement LinkedIn дээр та энэ талаар маань бичиж өгөөч. Би тэр үед маш сайн чадварлаг байсан. Та тэр талаар илүү дэлгэрэнгүй бас энэ дээр endorsement хийгээд өгөөч гэж бол асууж болно. Accomplishment. Энэ дээр таны анзаарч яснаар хэл болоо organization болоо орж ирж байгаа. Миний бол харж анзаарч ирсэн Монгол залуучууд маш мундаг олон янзын холбоо болон олон улсын байгууллагуудад орж volunteer болон organization хийж байгааг бол би харж ирсэн. Тэрийгээ бол та бүхэн дэлгэрэнгүй энэ дээр оруулаасай гэж хүсэж байна. More language дээр 2 ба түүнээс дээш хэлтэй хүмүүсээ ажилд орох боломж нь бол маш ихээр өсч идэг байгаа. Тийм болохоор та хэрэг олон хэлтэй хэлний төвшин ямар гэдгийг та бол LinkedIn дээр бол тохируулж болно. Мэдээж яриг баруун гартлын нэмэх төвчлөр дээр дараад мөн хэлний төвшингөөтэй энэ бол анхан шатных англи хэл full professional Монгол narrowing by language гэх мэтчлэн та бол өөрийнхөө сонголтуудыг сонгоод тухайн ажилд авч байгаа хүмүүс маань жишээлбэл одоо орс хэлтэй хүн хайж байгаа бол окей энэ хүн professional work чинь энэтэй бол бид нар харилцаж болох юм байна. Ажил тавья гэсэн шийдвэрийг бол гаргаж идэг байгаа. Interest гэдэг зүйл бол таны профайлын хамгийн доор байгаа. Анзаарсан бол гэхдээ энэ зүйлээр дамжуулан та ирээдүйд өөрийн ментор болоосоо ажилд орох гэж байгаа хүнтэйгээ ямар зүйл нь тантай илүү дөхөм юм бэ? Бас яг энэ хүн юу сонирхт юм бэ? Энэ хүн цаашаад яг яаж өсмөр байгаа гэдгийг таны interest-ээр айгүй хүмүүс бол харж идэг байгаа. За CEO гэдэг дээр хэзээ хараа. Энд дээр жишээлбэл тань 4 сонголт гарч ирнэ. Нэг нь бол influencer тийм ээ. Онлайнаар, сошиалаар бол ингээ өөрсдийнхөө үзэл бодлыг бол хэлдэг энэ хүмүүсийг дагаад та жишээлбэл одоо эдгээр хүмүүсийг дагдаг байж байгаа тантай бас сонирхол нэгтэй хүн байх юм бол менторлуулахад одоо та бас тий Bill Gates, Tony Robbins маш их сонирхт юм байна. Танд сүүлийн үед аль одоо номонд таалагдсан бэ гэх мэтчлэн яриаг өрнүүлэхэд маш төхөн болдог. За компани дээр жишээлбэл companies гэдэг дээр дарах юм бол ямар газруудыг та бол өөрөө дагаад энэ газруудаас та мэдээлэл их авч иж болно гэсэн үг. Эдгээр бүх компаниуд бол LinkedIn дээр бүртгэлтэй мөн ажлыг бол байнга тавьж идэг байгаа. Өөрсдийн вебсайтн дээр тавьсан яг тэр үедээ LinkedIn дээр бас апдейт болж идэг гэсэн үг. Тэгэхээр та эдгээр компаниудад орохыг хүсчээвэл дагаад эдгээр одоо ажлынх нь request-ыг бол та ороод харж болно гэсэн. Дараагийн хэсэг бол groups. Энэ бол тухайн хүнээс бол шалтгаална, тухайн хүний ажлаас шалтгаална. Тэгэхдээ та бүхэн давхар хэлэхэд LinkedIn бол professional platform байгаа. Тийм болохоор та бүхэн одоо өөрийн сонгох групп бол маш бодолтой сонгоосэй гэж хүсэж байна. Энэхүү группээрээ бас хүмүүстэй networking хийх бас маш их өндөр боломжтой. Та жишээл IT хүн байж жижигхэн Google Classroom дотор ч юм уу те эсвэл шал өөр юм дотор явж явах юм бол бас таны цаг хугацааг илүү өрөх бах. Тийм болохоор та яг өөрийн чиглэлээрээ зөв групп дотор оросэй гэж хүсэж байна. Сүүлийн хэсэг бол school. Энд яг одоо миний өөрийн төгссөн сургууль бол харагдаж байна. Хэрэв та өөр сургуулиудыг бас follow хийхийг хүсвэл дагаад тэдгээр сургуулийн талаар мэдээллүүдийг авч болно. Хэрэв мастерт явж байгаа бол докторанд явж байгаа бол дөнгөж 10 жилээ төгссөн хүүхдүүд аль сургуульд явах мэдэхгүй байгаа бол бас LinkedIn-ээр дамжуулан мэдээллийг сүүлийн үеийн мэдээллүүдийг аваад сонголтоо хийх боломжтой гэсэн. За энэхүү байдлуудыг ашиглан та LinkedIn дээр profile view-г бол маш сайнаар нэмэх боломжтой байна. Profile view нэмснээр хэрэг олон хүн танихыг үзэн төдий ч нэ олон хүн танд хүрч
та олон ажилд орох боломжтой гэсэн. Jobs гэдэг хэсэг дээр орё. Энэ бол яг таны одоо хайж байгаа ажлууд гэсэн үг тийм. За эхний хэсэг дээр та хайж байгаа skill юу юм те accessibility юм уу те миний сүлд хаасан зүйл байна. Энд дээр та юу ч хийж болно өөрийнх нь мэрэгчлэл. LinkedIn дээр хэлэхэд 11 сая бол ажлын байр бол яг одоогор бол байршилж байгаа гэдгийг бол давхар хэлэхэд бол таатай байна. За энэ дээр та жишээлбэл өөрийнхоороо хүснээрээ хизээ хамгийн сүүл тавигдсан байх тусмаа л танд илүү амар те илүү бага хүмүүс apply хийсэн гэсэн company гэдэг дээр айл гэдэг та сонгож болно, job title гэдэг дээр мөн адилхан full time юм уу, volunteer юм уу, contract юм уу, за remote гэдгийг та жишээлбэл дараад ямар сонголтууд байгаа. Энэ дундаа easy apply буюу таны LinkedIn-ийн шууд профайлыг тэр компани руу шууд явуулцдаг гэсэн. Аль эсвэл заавал тэр вебсайт руу орж apply хийх ёстой. Энэхүү сонголтууд бол танд гарч ирнэ гэсэн. Хэрэг хүсвэл бүх фильтрээ clear гэдэг дээр дараад та устгаж одоо гаргаж болно гэсэн. Бүх юмудаа сонгосны дараад нь л эдгээр бүх одоо ажлууд бол тань ингээ гарч ирнэ. Эндээ бол та зөвхөн apply гэдэг энэ хөө цэнхэр төчлөөртэй дараад бол ажилд бол apply хийх боломжтой. За гэтэл тухайн компанид та ерөөс нэг ч хүнийг танихгүй байлаа. Тэр хүнтэйгээ холбогдохыг хүсэх юм уу? Танд заавал дотроос хүн таних албагүй. Та өөрөө таньж болно гэсэн. За жишээлбэл хэдүүлээ дэлгэцэн дээр яг одоо project manager at Google гэд хайгаад үз тээ. Хэрэв та Google компанид ажиллах гэж байгаа бол тэгэнгүүт энэ хүмүүсийн шууд байгаа байршлаар нь гаргаад ирнэ гэсэн. За энэ хүнтэй жишээлбэл та connect гэд дараад энэ дээр жишээлбэл add note гэдгийг бол та бүхэн сонгороо тэгээд өмнө хэлжсэн сонирхол нэгтэй байна уугүй юу гэдгийг та профайл руу н ороод харж болно. Тэгээд hi John би танай компанид ингээ ажиллах гэсэн юм а тий. I would like to work. Та ингээ ментор болоод миний ярилцлаганд ингээ тусалж өгч болох уу? Би энд маш их шаргуу ингээд ажиллана гэдэр гээд өөрийгөө тайлбарлаад энийг send гэдэг төслөөрийг дараад та холбогдож болно. Мэдээж эрэг эдгээр хүмүүсийн маань өөрсдийн сонголт тантай холбогдохгүй. Энэ дээр та хүссэн компани сонгож болно. Одоо жишээл Apple гэдэг хэдүүлээ хайгаад үзье. Эдгээр гарч ирж байна. Одоо энэ жишээлбэл хамгийн анхны гарч ирсэн залуу дээр хаана төгссөн, юу хийдэг, ямар прожектын дээр ажиллаж исэн. За бүр доошоо хэдүүлээ яваад нөгөө endorsement хийсэн байна те. Interest гэдэг дээр ороод за окей битэр сонирхдаг адилхан Cisco, Deloitte дээр байгаа юм байна. Энэ дээр энэ залуу юу сонирхтын гэдгийг та тодорхой хэмжээгээр нэгснээ баг зэрэг стоклно гэсэн үг. Тэгээд энэ хүн руугаа бичээд хүмүүстэй холбогдоод дотоод ажиллаж байгаа хүмүүс бол танд илүү их мэдээллийг өгөх боломжтой байдаг. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн LinkedIn-ыг ашиглан дэлхийн аль ч өнцөгт ажилд орж болох талаар та бүхэнд баг зэрэгч гэсэн hacks and tricks зааж өгсөн болоо гэж хүсэж байна. Та бүхэнд асуух асуулт байлдаа коммент үлдээгээрэй мөн хэрэгцээтэй хүмүүст нь та бүхнийг тараагаараа түгээгээрэй гэж та бүхнээсээ хүсэх байна. Өнөөдрийн бичлэгийн маань дуусна төслөөцсөн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.